Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар болон дэлхийн зүүн олон улсын байгууллага Бор өндөр нэг орон нутгийн хөтөлбөртэй хамтран боловсруулсан төлөвлөгөөний дагуу 2018 онд хэрэгжүүлсэн онцлог үйл ажиллагаануудын танилцуулгыг хүргэж байна. Хүүхэд залуучуудын хөгжил оролцооны хүрээнд аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар дэлхийн зүүн олон улсын байгууллага Бор өндөр нэг орон нутгийн хөтөлбөртэй хамтран хүүхдүүд өөрсдийгөө болон үе тэнгийнхнийгээ хүчирхийлэл, мүлжлэг болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн бусад хэлбэрээс хамгаалах, даван туулах чадвартай болгох зорилгоор оролцоо төгжийн аргачлалыг хэрэгжүүлж байна. Монголын сурагчдын холбоо дэлхийн зүүн олон улсын байгууллага хамтраад энэ 30 гаруй цагийн оролцоо төгжий гэсэн юм сурах бичгийг гаргасан байна. Энэ сурах бичиг энэ аргачлалтад яагаад анхаарлаа төвлөрүүлээд байгаа юм бэ гэхлээр өсвөр насны хүүхдүүдэд зайлшгүй хэрэгтэй агуулгууд энэ ном сурах бичиг дотор байж байгаа. Уг аргачлалаар орон нутагт нийт 518 хүүхэд клубын болон ангийн системээр хичээлж байна. Ээж аавынхаа хэлсэн үг. Одоо чи заавал юмж болох хэрэгтэй. Чи заавал барилгын инженер болох хэрэгтэй. Тэр зүйлийг маш их авдаг. Үнэн 30 жил мэргэжлэр ажиллаад өөрөө хүссэн мэргэжлэр сонгож байгаа. Өөр хэний нөлөөнд автаж сонгосон мэргэжил чи тэр сонгосон мэргэжлэр 30 жил зөвхөн мэргэжлээ сонгоход ихэн голдуу эцэг их удам судар үнцэн мөнгө төгрөг яриа явцдаг. Үнэндээ бол чи өөрөө юу болох гэж байгаа вэ? Найруулагч болох гэж байгаа. Гэтэл эцэг их нь юу болгоод байгаа вэ? Инженер энэ хоёр жижигхэн мэргэжлүүл юу вэ? Оо зүйтэй. Эцэг эхийн шахалтаас олж буруу шийдвэр гардаг юм байна. Энэ олон шахалтууд дундаас бүгдээр нэг шахалтан дээр анхаарлаа төвлөрүүлээ. Үе тэнгийн дарамт шахалтан дээр. Охин шиг дандаа гэрлүүгээ эсвэл огттой нийлээд ах юм. Тэрний оронд бид нартай яв. Үе тэнгийн дарамт шахалтан дээр анхаарлаа төвлөрүүлээ хүүхдүүдээ. Үе тэнгийн дарамт шахалт дандаа эерэг байх алгүй. Дандаа сөрөг байх алгүй. Тэгэхээр танаа хоёр ширээнийхээ үе тэнгийн сөрөг шахалтуудад юу орох талаар цаасан дээр маш хурдан бүх санаануудыг бичиж юу орох вэ сөрөг шахалтан дээр. Манай хоёр группийн охид хөвгүүд үе тэнгийн эерэг шахалтууд юу орох вэ? Санаанууд бичээд байгаараа миний хүүхдөө. Санаанууд. Оо зүйтэй. Цаасан дээр жагсаагаад бичээрэй. Хиний баг олныг бичих нь арай. За одоо бүлгийн ажлаа дуусгая хүүхдүүдээ. Баг болгоноос нэг хүн бичсэн зүйлээ багийнхаа арт талд бариа зогсоорой. Баг болгоноос бичсэн зүйлээ зүйтэй сандаа хуваалцах чинь. За одоо ихлээр танаа хоёр багийнхаа ийшээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Харин заяа. За. Хоёр шууд бусдаа санаа зов. Өөртөө итгэлгүй байх. Хорт зуршилд уруу татагдах. Ариг уух. Бусдыг гадуурхах. Гадуур тэмээ тэмээ. Нэр мандад халдах. Охин найр. За баярлалаа танаа багийнхан. 2018 онд үндэсний сургагч багш 6 жинтэй хамтран чиглүүлэгч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж 20 багшийг бэлтгэж Дундговь, Архангай, Баян хонгор аймагуудаас нийт 100 багш ажилчид туршлага солилцохоор хүрэлцэн ирсэн бөгөөд уг үйл ажиллагааг удирдан зохион байгуулж өөрийн чиглүүлэх арга барил клубын хүүхдүүд хэрхэн хөгжиж байгаа талаарх туршлагаа ирсэн багш нарт хуваалцлаа. Мөн энэ онд дэлхийн зүүн олон улсын байгууллагын удирдлагууд болон айлчлан ирсэн ивент тэтгэгч нарт үйл ажиллагаагаа танилцуулсан юм а. Клубын хүүхдүүд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 төслийг санаачлан хэрэгжүүлж сайн үлсийн аян зохион байгуулж хөрөнгө босгон орон нутгийн хамгийн эмзэг 150 хүүхдүүдийг баярлуулж цэцэрлэгийн насны хүүхдүүдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мөн эцэг эх рүү чиглэсэн хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ухуулан ойлгуулах зорилгоор жүжигчлэн тоглолт хийх зэрэг аянуудыг амжилттай зохион байгуулсан байна. Уг аянуудад 600 эцэг эх 500 хүүхдийг хамруулж чадсан байна. Эхлээд хүүхдүүдэд сургалт хөгжүүлсэн дараа нь сурсан зүйлээ чадвар болгохын тулд чадамж олгохын тулд олон жижиг хүүхдийн санаачилсан төслүүдийг хэрэгжүүлж хийсэн. 2 юм уу 3 сард нэг жижиг төсөл хэрэгжүүлдэг байсан бол одоо хүүхдүүд маань чадварчаад ирэхээр сард нэг 10 орчим жижиг үйл ажиллагаа эсвэл төслүүдийг хэрэгжүүлж байна. Олны өвч холбонгууд алга төсөл байгаа. Хүүхдтэй баг шиг төсөл. Клубын давуу тал юу вэ? Тэндээс авах илүү сайн зүйлүүд юу вэ гэдэг талаар бид энэ хилцүүлгийн зохион байгуулж хэрэгжүүлсэн байгаа. Авсан ч болон өсөн ч болон төслийн хүрээнд 1-р сургуулийн 1060 хүүхдийн
хүүхдээс 364 ширхэг ном цуглаж энэ номын тавиараа дүүргэсэн байна. Номын тавиараа дүүргэхдээ сургуулийн удирдлага, захирал болон нийгмийн ажилтнуудыг хамтран оролцуулж номын тавиараа номын хандив авсан юм аа. Бид нар номын тавиарынхаа төслийг болохоор дэлхийн зөөн олон улсын байгууллагатай төсөл бичиж өгөөд 300 мянган төгрөгийн номын тавиараа авч сургуульд хандуулсан. 1000 төгрөгийн бэлэг одоо төслийг зохион байгуулсан байгаа. За энэхүү төслийн үр дүнд бол бид бүхэн бусдыг хайрлах, бусдад туслах нэмжин сэтгэлд суралцсан. Хүүхдийн бэлгээ аваад баярлж байгаа царайг нь хараад маш их аз жаргалтай болсон. Хүүхдийн ирэхэд суурилсан хүүхдэд ээлтэй орон нутгийн засаглал төслийн хүрээнд оролцоод хөгжих хөтөлбөрт хамрагдсан 1, 2, 5 дугаар сургууль коллежийн сурагч аймаг орон нутгийн шийдвэр гаргах төвчний удирдлагуудтай уулзлаа. Өмнө хийдэг байсан уулзалтуудаас арай шинэлэг бүтээлч хүүхэд бүр үзэл бодлоо илэрхийлэх бололцоотой, нээлттэй, гарах үр дүн нь тодорхой, хүн бүр тэгш байх харилцааг үүсгэсэн, хамтран ажиллах үзэл хандлагыг шингээсэн хэлэлцүүлэг болсон юм а. Хөтөлбөр эхлэхээс өмнө хүүхд болгоноос хөгжлийн даваа шиндрийн судалгаа авсан. За энийг бол жил тутамдаа 2 удаа авдаг байсан. За судалгааны үр дүнгээс харахад бол хүүхдүүдийн бүхэл чадварууд төвшөндөө яг агс нь бол харагдсан. Ээж аав маань хүртэл ингэ хэлдэг л дээ. Чи ямар амар өөрчлөгдсөн юм бэ? Чи яаж ингэж өөрчлөгдсөн? Фейсбુક гэдэг клуб тавьсан. Тийм зүйлийг суралцсан гэхэд би юусоо итгэхгүй байна. Чи ямар хөвгтэй байлаа та ингэ үнтэй ойлгохтой юм чи зурж чаддгүй байсан мөртлөө одоо ямар амар ярьдаг. Яасан чалчаа болцсон гээ. Бүр амар тэгдэг. Багш намайг заachгүй гэснээс имидэг тийм нэг зориг муутайхан тийм хүүхэд байсан. Харин одоо болохоор хамгийн их ярмаар байгаа хүүхэд хэм бэ гэвэл би хамгийн түрүүнд өөрийгөө гэж хэлнэ. Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн шийдвэр гаргах төвчний удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж 2017 онд тулгамдж байсан 58 асуудлыг шийдвэрлүүлэхээр амлалт авсан бөгөөд шийдвэр гаргагч нараас тайлангаа авч дүгнэлт хийсний үр дүнд 32 асуудлыг бүрэн шийдвэрлүүлж чадсан байна. Петруудын гишүүдээс шийдвэрлэх төвчний хүмүүст нөлөөлөх ажил хий, өөрсдийнхөө дуу хоолойг хүргэе гэсэн маш олон санаа гарсны үндсэн дээр бид бүгд миний иргэдийн төлөөлөгчдийн хурал зохион байгуулахаар болсон. Зөвхөн томчууд шийдвэр гаргах бус харин хүүхдийн дуу хоолой хэрэгтэй байдгийг байна гэдэг ойлгож авсан байгаа. Бид нэр өөрсдөө яг тэр нөхцөл байдалд байгаа юм чинь үнийгээ томчуудад илэрхийлээд гаргаад биднэрт ийм юм хэрэгтэй наа, ийм асуудал байна гэдгийг илэрхийлж чадсан. Үүний дараагаар хүүхдүүд бид бүгдээрээ тулгамдж буй асуудлууд бол гаргаж ирсэн байгаа. За нийтдээ 24 асуудал гарч ирсэн. Үүнээс бол дотор арих хүүхдийн автобусны асуудлыг бол нааштай шийдэж өгнө гэсэн хариу өгсөн байгаа. Энэ төслөөр дамжуулаад бид нар шийдвэр гаргах төвчний хүмүүст нэлээдгүй олон ажлуудыг хүргэсэн байгаа. Үүнээс харахад бол хүүхдүүд томчуудын шийдвэр гаргах төвчний хүмүүсийн оол чараагүй сан санаачлалуудыг харж гаргаж тавьж исэн. За энэ гаргаж тавьсан сан санаачлалуудыг бол орон нутгийн төвшөнд бол хүлээж аваад зарим ажлуудаас нь бол нэлээ хэрэгжүүлсэн байгаа. 2018 онд хүүхдийн өмнө тулгамдж байгаа асуудлыг танилцуулж нийт 35 асуудлын 32 асуудлыг шийдвэрлүүлэх амлалтыг авсан байна. Оролцоод хөгжийн аргачлалаар хичээллэж байгаа 5 хүүхэд урлаг спорт удирдах чадвараараа манлайлан оны онцлог хүүхдээр шалгарлаа. Үйл ажиллагаа явуулж буй оролцоод хөгжих хүүхдийн өөрөө удирдах байгууллагууд нь эцэг эхчүүдтэй жилийн турш сурсан мэдлэгээ үзүүлж хамтдаа суралцах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Эргэн дүгнэх нэгдсэн уулзалтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтаар хүүхдүүд харилцан суралцсан, жилийн үйл ажиллагаагаа дүгнсэн, хамтдаа нөхөрлсөн цагуудыг өнгөрүүлсэн юм а. Намайг Бүгд гэдэг Бороондорч намын 8-гийн ангийн сурагч. За би энэ тайзан дээр одоо та нарт өөрөө юу боддгийг хэлж байгаа маш өөрөөрөө бахархаж байна. Бас тэгээд аавын хүслийг биелүүлж байгаа. Баярлалаа. Энэ боломжтой болсноор багштай бүр өөрийнхөө хэлхийгснээ хэлдэг. Тэгээ мундаг юм болохыг одоо хүсэж байгаа. Тэгээ өөрөөдөө хэлээс маш их сурсан. Маш их зүйлийг сурсан. Би бол Бороондорч сургуулийн түүхний хоногч таахгүй. Энэ бисроо хичээлүүлээд хагас жилийн нүрийг үзэж байна. Тэгээ энэ хугацаанд бас 600 багш болон Осмор аймгийн нийт одоо багш
сурагч нараас маш их зүйлийг мэдэж авсандаа маш их таатай байна. За тас клуб нь бэлтгэл сургалтыг борон дөр сумынхаа хүүхэд багчуудад үн төлбөргүйгээр бэлтгэл сургалтаа явуулдаг. Тэгээд 2018 оны 2 сараас эхлээд миний бие оролцоод өгж аргачлалын сурагч багшаар сурж ирээд тухайн сараас 2 сараас эхлээд үйл ажиллагаа оролцоод өгж аргачлал клубүүдэд давхар ингээд заа сургууль явж байгаа. Оролцоод хөгжих хичээл маань орсноос хойш бид нэр бусдын дунд бие зүг авч явах, бусдад зөвөр ойлгуулах, тэгээд амьдрал арга ухаанд суралцж байна. Тэгээд бие хамгаалах хурлын даваа тал нь гэвэл хүний хийсэн сонсох, тэгээд ерөн төсвөр гатуучилтай байх. Бусдаас өөрийгөө хамгаална. Оролцоод хөгжийн аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуучуудын хөгжлийн төвийг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд шинээр нээж 14-өөс 34 насны залуучуудад амьдрах ухааны хичээлийг зааж хүүхдүүд чөлөө цагаа үр дүнтэй өнгөрөөх танхимтай болсон юм а. Залуучууд хөгжлийн төв нь өсвөр үеийнхний хөгжлийн эзэмших ёстой 5 гол ур чадвар болох шүүмжлэх сэтгэлгээгээ эерэг сэтгэлгээгээр хөгжүүлэх, сэтгэлийн хөдөлгөөнөө зөвөр удирдан чиглүүлэх, бусадтай харилцаа холбоо тогтоох, зан харилцааны чадвар, нийгмийн оролцоо ба үүрэг хариуцлага гэсэн ур чадваруудыг эзэмшихээс гадна өөрийгөө танин мэдэх, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, өөрийн зорилгоо тодорхойлох, бусдад туслах, бусдыг хайрлах, хүсээгүй үйлдэлд үгүй гэж хэлж сурах, ирээдүйд амьдралд зөв бэлтгэгдсэн иргэн болгоход нь туслах зорилготой юм а. За манай аймгийн хувьд нийт хүн амын тоо бол 17399 байгаа. Үүнээс 15-аас 34 хүртэлх насны залуучууд 5849 буюу нийт хүн амын 33.6%-ийг эзэлж байна. 2018 онд бид орон нутгийнхаа нийт залуучуудыг 50% хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байна. Ингээд Говьсөнбөр аймгийн маань залуучууд манай залуучууд хөгжлийн төвөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна. Залуучууд хөгжлийн төвөөр ирж